Асуурчинсуу апла эндигэд эдгэрийн цаата найсаг гიშгүй нуцыг яатав. Чама сэтгэлзэн гэмтэл сэтгэлзэн овч. Хүн яагаад асуурчин болдгийг учир нь асуурчид хизээч итгэв. Тэгээд асуурчинсуу Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын Индиана мужид хамгийн удаан ял эдэлж байгаа эмэгтэй талаар ярьж өгье. За түүний нэрийг Сара Сэнди Уайтс гэдэг. Тэрээр 1975 оны 12 сарын 31-ний шөнө Индиана мужийн Гринвуд хотод болсон аимшигт галт төмөрөөс эхэлдэг. Тэр шөнө Чарлз Робертсон, түүний эхнэр Кэрол болон тэдний 4 бага насны хүүхэд болох Майкл, Дейл, Гэри, Ританаар унтаж байхдаа гэртээ гал шатаж ам алдсан юм а. Энэ аимшигтай явдлаас ид шидийн гэмээр амьд гарсан ганцхан хүн нь Синди байлаа. Эдгээр 3 хүүхдийн нас нь Майкл 7 настай, Дейл 6 настай, Гэри 5 настай, Рита 4 настай. За ийм өнөр өтгөн айлыг хүүс тэмтрэн бүгдийн шатааж алсан юм а. Галын дараах дүр зураг бол маш аимшигтай байсан. Хөршүүдийн ярьснаар Синди пажаматагаа өвшин шатчихсан, хөл гар нь нийл шавар болчихсон. Тэгээд бүр эргээд гэрлүү орох гэж дайрч байхад гал командын хүмүүс, хамгаалагч хүмүүс нь оруулахгүй байсан. Тэрээр аманда бурхан минь тэд дотор байгаа шүү дээ, гэр бүлэр дотор байгаа шүү дээ, бүх гэр бүл гэж орилж байсан гэдгээ. За тэр үед хүмүүс түүний гал тундаас амьд гарсан азтай нэгэн гэрж харж байсан гэдэг. Мөн орон нутгийн хэвлэл хүртэл түүнийг ид шидээр амьд үлдсэн охинч гэж бичиж байжээ. За ингээд мөрдөн байцаад ихснээс энэ хэрэг энгийн осол биш байж магадгүй гэсэн эргэлзээ гарч ирсэн. Учир нь нэг шөнө энэ хэрэг 12 сарын 31-ний орой болсон тийм ээ. Ингээ 2 өдрийн өмнө Синдигийн эмээгийнхэн гэрэн шатсан гэсэн дуудлага ирсэн. Тэр дуудлаган дээр бол бүгд амьд байгаа бүгд амьд гарсан. Гэхдээ гэр бол юу ч хүү шатсан гэсэн дуудлага байсан. Тэр үед л энэ Синди эдний гэр бүлийг шатаах гэсэн санаа нь анх удаа орж ирсэн. Синди гал гарахаас хэдхэн цагийн өмнө өөрийн бэр эгч рүүгээ уцтаад 2 хоногийн өмнө эмээгийнхэн гэрт гарсан галын талаар маш нарийн асуултууд асуусан нь анхаарал татсан. Тэр гал хэрхэн эхэлсэн, хүмүүс яаж амьд гарсан, ямар зүйл шатсан гэх зүйлийг тодруулж асууж байсан гэдэг. Энэ нь мөрдөгчдрийн анхааралд хүрсэн байдаг юм а. Синди мэдүүлэг өгтөө зул сарын модноос гал эхэлж алсан гэж мэдүүлсэн байдаг. Шүүхийн явцад галын шалтгааныг тогтоох туршилт хийсэн. Робертсны гэрт байсан зул сарын гацур модыг шатаахад галд амархан авцалдахгүй зөвхөн хайлж байсан нь тогтоогдсон. Энэ нь цахилгааны гэмтлээс гал гарсан гэх тайлбарыг өгөөсгсөн юм. Мөн мөрдөн шалгалтаар Чарлз Робертсны хитвчнээс Синдигийн нүцгэн зургууд болон хайрын загтлууд олдсон нь тэдний хооронд дотн харилцаа байсныг харуулсан. Синдигийн эмээгийн гэр Робертсны гэрээс нээх холгүй 3 гудамж цаанд байдаг байжээ. Прокурор Синдиг атаархсан амраг санаад хар гал тавьсан эмэгтэй гэж дүрсэж бүх хэргийг гол буруутан гэж үзсэн. 1976 оны 5 сарын 21-нд шүүх шийдвэрээ гаргаж Синди Уайтсыг 6 хүний амьд хүрсэн хэрэгээр 6 удаагийн бүх насаар хорих ялгаанаасан. Давт заалтах эрхгүйгээр. Энэ нь түүнийг бараг насан туршдаа шоронд хоригдох хувь заяатай болгосон. Гэвч энэ түүх зөвхөн тэр шөнийн тухай биш байлаа. Синдигийн амьдралын ард бага наснаас нь ихэлсэн маш хүнд аимшигтай өнгөрсөн үеуд нуугдж байсан юм. За ингээд яагаад энэ галыг санаатаагаар тарьсан талаар та бүхэнд ярьж өгье. Синди 8 наснаасаа эхэлж төрсэн эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртөж эхэлсэн. Эцэг нь түүнийг онцгой цаг гэж нэрлэн машинтай хамт авч явж аажмаар энэ нь хүчирхийлэл болон хуурсан байдаг. Тэр үед Синди юу болж байгааг бүрэн ойлгодгүй байсан ч 14 настайдаа сургуулийн эрүүл мэндийн хичээл дээр энэ нь
буруу зүйл болохыг ойлгожээ. Тэр амралтын өдөр ээжтэйгээ хувцсан авгааж байхдаа энэ тухай хэлсэн. Гэвч ээж нь маш их уурлаж, угаалгын машины тагийг хүчтэй хааж, дахин хизээч ийм зүйл ярихгүй байхыг тушаасан. Энэ нь Синдигийн хувьд маш том цохил болсон. Удалгүй өөр хүчирхийлэлд өртөж байсан нь түүний ээжийнх нь ах нь байсан юм. Синди дахин ээжтэй хэлэхэд энэ удаа ээж нь бүр илүү хүнд хариу үзүүлсэн. Тэр машина төмөр замын гарам дээр зогсоож чиний буруугаас болж бид хоёулаа галтрыг дайруулж өгнө гэж замнархилсэн байна. Энэ явдлын дараа Синди бүрэн дуугүй болж юу ч хэлэхээ болжээ. 15 настайдаа тэрээр сэтгцэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гисэн юм. Түүнийг сэтгэл зүйн хүнд гэмтэлтэй бодит байдал ба төсөөлөл холилдон шинжтэй гэж оншилсан юм а. Энэ нь сэтгэл зүйн хүчтэй дарамтаас үүдэн биеийн үйл ажиллагаа нөлөөлдөг бөгөөд Синдигийн зүүн хөл нь хэсэгчлэн саажилттай болсон байв. Энэ үед Робертсны гэр бүл түүнтэй танилцж сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг болсон байв. Гаднаас нь харахад тэд өнөр өтгөн аз жаргалтай цэвэрчнэн ба гэр бүл байсан. 4 хүүхэд нь Синдид маш хурдан дасаж түүнийг харахаараа баярлан гүйжирч хамт тоглодог байсан юм. Синди ч хүүхдүүд үнэхээр хайртай болж тэднийг тоглоомын талбай руу дагуулж явах, сургуульд нь хөргөж өгөх зэргээр ойр дотн болсон. Ингээд яг 18 нас хүрэхэд нь Робертсны гэр бүл түүнийг гэртээ авчирч хүүхэд асрагчаар ажилуулсан юм. Эхэндээ энэ нь Синдид анх удаа мэдэрч буй аюулгүй дулаан орчин мэд санагдсан. Гэвч удалгүй бүх зүйл өөрчлөгдсөн. Синди амьдралдаа анх удаа эрэгтэй хүнээс чи үзэгсэнтэй гэсэн үг сонссон нь Чарлз Робертсон байсан юм. Энэ үг түүнд маш гүн нөлөөж хизээч мэдэрч байгаагүй мэдрэмж өгсөн юм. Тэд загтлаар харилцаж эхэлж удалгүй тэдний хооронд амаргийн холбоо үүссэн. Чарлз Синдид ирээдүйд хамт байх тухай ярьж түүнийг улам татаж эхэлсэн. Гэвч энэ харилцаа удалгүй хүчирхийллийн шинжтэй болсон. Синдигийн хэлснээр Чарлз түүнийг порнокино үзүүлэх, нүцгэн зургийг дарах, өөр ирчүүдтэй бэлгийн харилцаанд оруулахыг албаддаг байсан. Зарим тохиолдолд энэ бүхнийг бичлэг хийдэг байсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрийнхэн тижээмэл нохоотой хүртэл секс хийлгэж бичлэг кино хийдэг байсан. Синди энэ байдлаас гарахыг хүсэж байсан ч зугтах ямар ч боломжгүй мэд санагдж байв. Нэг удаа эмээгэндээ очихыг гуйхад Чарлз татгалзаж гаражнаасаа жижигхэн зулцах авчирч түүний нүдэн дээр толгойг нь мушгин алж чи зугтахыг оролдох юм бол ингэж өгнө гэж сүрдүүлсэн байна. Энэ явдал Синдид асар их айдас төрүүлсэн. Тэр цагаас хойш Синдид дотроо зөвхөн нэг л зүйлийг бодож ирсэн. Яаж энэ газар зогтох вэ? Удалгүй эмээгийн гэр шатсан тухай мэдээ ирсэн бөгөөд тэнд байсан бүх хүмүүс амьд гарсан байв. Энэ явдал түүнд энэ санааг хэрэгжүүлэх боломж бий гэсэн санааг өгөв. Гал гарвал хүмүүс гарч ирнэ. Тэгээд өөрөө зугтаж чадна гэж боджээ. Ингээд энэ санаагаа 1975 оны 12 сарын 31-ний шөнө шинэ жилийн өмнөх бүх хүн унтаж байх үед Синди төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн юм. Тэр зул сарын модны залгуурыг унтрааж шүдэнд сурж гал тавьсан. Гэвч гал маш хурдан тархсан. Хэдхэн минутын дотор баашин утаа дүлэнд автсан. Синди Чарлиг сэрээж хүүхдүүдийн өрөөрөө гүйсэн ч нөхцөл байдал аль хэдийн хяналтаас гарсан байв. Кэрол түүнд эхлээд өөрөө цонхоор гарч дараа нь хүүхдүүдийг нь гаргахыг хэлсэн. Синди том цонхыг нээж чадаагүй тул дээр байрлах жижигхэн цонхоор арай ядан гарч чадсан. Гадаа гарсны дараа тэр дахин дотгош орохыг оролдсон ч гал сөнөөгшөр түүнийг зогсоосон юм. Ингээд 6 хүн тэр шүн амир өгцсөн юм а. Тэр гал тавихтаа үхэл бодоогүй. Тэр зөвхөн гарц утсан юм. Гэхдээ тэр гарц нь бусдын төгсгөл байлаа. Синди ихэндээ буруугүй гэж мэдүүлж гал санамсаргүй гарсан гэж хэлж байсан. Гэвч олон жилийн дараа 1987 онд тэр галыг санаатаа тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч хэнийг ч алах зорилгогүй зөвхөн зугтыг л хүссэн гэж тайлбарласан.
Хүн травматай хүмүүс логикоор биш, амьд үлдэх зөв савингоор л шийдвэр гаргадаг. Түүний айлдал Синди ч бас энэ шийдвэрийг гаргасан. Зарим мөрдөн байцаагчид түүнийг ярьсан бүх зүйл бүрэн батлагдаагүй гэж үздэгч. Гэвч хожим гарсан баримтууд сэтгэл зүйн дүгнэлтүүд нь Синди бага наснаасаа эхлэн удаан хугацааны хүчирхийлэлд өртсөн байж болцсошгүйг харуулдаг. Шоронд байх хугацаанд тэр өөрийн амьдралыг эргэн харж, эцэг их болон өөрийг нь хүчирхийлсэн хүмүүст загтал бичиж эхэлсэн. Тэр загталтаа тэр эцэгтэй би үргэлж аавын охин байхыг хүсдэг байсан. Яагаад намайг ингэж гэмтээсэн бэ ааваа гэж бичсэн бол ээжтэй. Хэрвээ би таныг зовоосон бол уучлаарай. Гэхдээ та намайг хамгаалах ёстой байшин шүү дээ гэж бичсэн байв. Цаг хугацаа өнгөрөхөд түүнийг судлахыг дэмжих хүмүүс гарч ирсэн. Тэдний дунд хохирогчийн гэр бүлийн гишүүн хүртэл байсан бөгөөд Синдид өөрийгөө уушлах хэрэгтэй гэж загсал бичдэг байв. Гэсэн хэдий ч прокурорын зүгээс 6 хүний амийг хөнөөсөн хэргийг хизээч уушлж боломгүй гэж үзэн суллахыг эсэргүүцэр байгаа юм а. Өнөөдөр Синди Вайц өндөр настай болж бараг хагас 100 жил шоронд хоригдсон хэвээр байна. Тэр хэд хэдэн удаа цус харгаж одоо тэрэгэнцэр ашигладаг болсон. Түүний хэрэг нь зөвхөн нэг гэмт хэргийн тухай биш, харин хүүхэд насны хүчирхийлэл, сэтгэл зүйн гүн гэмтэл, амьд үлдэх гэсэн цохрол, хүний үлд хэрхэн нөлөөлөг тухай маргаантай хүнд асуултуудыг өнөө хүртэл үлдээсээр байна. За ингээд мөрдөн байцаагчийн мэдүүлгээс дурдахад Синдиг ярьж байгаа хүчирхийлэл яг батлагдаагүй, одоо хөрш найзуудаас авчирч хүчндүүлдэг байсан гэдг нь бас яг батлагдаагүй, гарч ирээгүй байгаа. Ямар ч баримт олдоогүй. Гэхдээ Робертсон одоо энэ Синди хоёр амаргийн харилцаатай байсан нь бол энэ загтлуудаар тодорхой байдаг. Бүр 15 настай байхад нь анх одоо тэдний гэр бүл тэрийг эргэж очихдоо сэтгэлийн одоо дэм өгж байхдаа тэр хоёр бүр тийм загтлаараа харилцаа. Тэгээд тэр загтал дээр бол тий чамайг 18 хүсгэр чинь хүрэхэр чинь би одоо чамтаас ихсэх нь бол ямар ч проблемгүй асуудалгүй гэж хүртэл биччихсэн. Ингээд 18 нас хүүхдэнтэй нэг гэртээ авчираад ингээд ийм болсон. Ийм хүчирхийлэл үлдсэн гэж байна. Тэгэхдээ энэ 75 оны 10 сард одоо энэ охиныг 18 хүүхдэнтэй гэртээ одоо Роберсон авчирсаж гэрийг одоо хүүхэд асрагчаар тий. Тэгээ энэ хэрэг бүр ингээд 3 сарын дотор болсон хэрэг багхгүй юу. Тэгэхээр одоо энэ Синди ямар амар зүйл хийсэн нь харагдаж байгаа. За мөн одоо тий эхнэр нь тэр хоёрын харилцаатай байсныг мэдээгүй байсан. Синди бол юмыг хэтрүүлэн боддог, сэтгцийн маш хүнд гэмтэлтэй нийгэм байсан гэж тогтоогдсон. За Синдигийн одоо онш нь бол тий юмыг бол хэтрүүлэн боддог. Ямарваа нэг юм яг зүүн зүгээр хилдэггүй дандаа тэгстүүлдэг ийм өвчтөө гэж тогтоогдсон байгаа. За яаж мэдсэн хэрэг түүний шүүх хурланд болж байхад 3 тийм сэтгэл зүйч сууж байсан энэ дүгнэлтийг энэ гаргасан юм байна. Энэ бол маш олон жилийн те одоо 2 жилийн шүүх хурал болж байхад энэ шүүх хуралд байсан 3 сэтгэл зүйч бол нэгэн дуугаар энэ бол одоо хэтрүүлэн юм боддог, маш худлаа ярьдаг, маш худалч хүн гэж одоо тогтоосон байгаа. За нэмэлт мэдээлэлээр бол түүний ээж нь бол үнэхээр архичин байсан. Хар багаас нь байхад архичин байсан. Синдид ороо нэг дүүтээс нь өөрөөс нь 5 насаар дүү байсан. За ингээд аав нь 15 настай байхад нь аав нь зүрхний шигтээс өвчнгөөр нас барсан юм байна. За өнөөдрийн хэрэг ийм байлаа. Тэгээд та бүхэнд баярлалаа. Энэ бол зүгээр нэг гэмтэргийн төв биш. Энэ бол анзаардаг өвдөлт ямар аимшигтай үр дүнд хүрч болдгийг харуулдаг жишээ. Тэгээд тэр яагаад ийм зүйл хийсэн биш? Харин бид яагаад түүнийг хэтэрхий орой ойлгосон бэ?